Бүгдэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Та бүхэнд яг эд явагдаж байгаа шүүх хурлын талаарх мэдээллийг цэгцтэй ойлгомжтой хүргэе гэж шийдсэн байгаа. За ер нь бол сошиал орчинд энэ хэргийн талаарх мэдээлэл маш их цацагдж байна. Хэвлэл мэдээллийнхэн хэдэн зуугаараа шүүхийн гадаад цоглорч дотор нь орж мэдээлэл авсан хүмүүсээс маш олон мэдээлэл задарч олон нийтэд хүрч байгаа. За PDR буюу Sean Combs-ыг бэлгийн мүүлчлэг, зохион байгуулалттай гэмт хэргийн хамсаатан гэсэн 5 зүйл ангиар бол ялт тулгаж байгаа. Хэрвээ энэ бүхэн нь буруутай тогтоогдох юм бол тэр насан туршдаа хоригдох ял авч болцсохгүй байгаа. За PDR-ийн шүүх хурал бол хаалттай шүүх хурал гэж явж байгаа. За учир нь гэх юм бол энэ хэрэг federal case буюу холбооны хэрэг гэсэн ангилалд орсон байгаа учраас олон нийтэд шүүх хурлыг стрим хийж, лайв хийж ерөөсөө үзүүлдэггүй. Америк нэгдсэн улс нь өөрөө холбооны бүтцтэй улс байгаа. Тэгэхээр ийм улсад хэрэглэгддэг хууль эрх зүйн нэр томьёо гэж ойлгож болно. PDR-ийн үйлдсэн хэрэг нь холбооны хууль зөрчсөн. За эсвэл улсын хэмжээнд нөлөөлөх үүс хэрэг маргаан гэж үзэж байгаа учраас мууж эсвэл хотын шүүхээр хилцэх биш. Хамгийн дээд түвшний шүүхээр буюу Америк нэгдсэн улсын засгийн газар нь энэ хэргийг шийдвэрлэж байгаа шүүх хурал гэж ойлгож болно. За гэхдээ энэ шүүх хурал дээр тодорхой хэмжээнд зөвшөөрөл авсан тийм мандаттай сурвалжлагчид оролцож болно гэж заагдсан байгаа. За орохдоо гэхдээ ямар ч төхөөрөмж авч орж болохгүй. Гар утас, камер, дуу хураагуур авч орохыг бол хориглоно. За гэхдээ жижиг дэвтэр авч ороод тэрэн дээрээ ингээд тэмдэглэл бол бичиж гэж заасан байгаа юм билээ. За тэгэхээр шүүх хурал бол 5 сарын 12-ны өдөр буюу өнөөдрөөс 1 хоногийн өмнө албан ёсоор эхэлсэн байгаа. За тэрнээс өмнө бол тангарахтны шүүгчдийг сонгох үйл явдал болсон. За энэ тангарахтны шүүгчдийг сонгох гэсэн асуудал бол нэлээд чухал байр суурь эзэлж байгаа. Зүгээр энгийнээр ер нь ойлгохыг гэх юм бол сонгогдох 12 хүн нь хэдэн насны, за ямар хүүстэй, ямар ажил эрхэлдэг, ямар арьстай, хар арьстай хүн үү, цагаан арьстай хүн үү, ер нь бол прокурор болон өмгөөллийн талын ширүүхэн тулалдаанд аль тал руугаа хэвэх магадaltaй хүмүүс сонгогдох вэ гэдэг нь бол их чухал байдаг. За тэгэхээр энэ jury selection буюу тангарахтны шүүгчдийг сонгон шалгаруулах асуудал нь бол нэлээд томоор яригдсан зүйл болсон. Ямар хүмүүс сонгогдсон талаар бол өнөөдрийн ярианы сүүл хэсэгт бас дурддагдаж яригдана. За тангарахтны шүүгчдийн талаар мэдгүй хүмүүст нь жоохон тайлбарлаад хэлэхэд бол прокурорууд PDR-ийн эсрэг баримтуудаа гаргаж ирээд за энэ хүн бол гэмт хэрэгтэн мөн гэдгийг баталахыг оролдоно. За харин PDR-ийн өмгөөллийн баг болохоор тэр бүгдийг нь няцаагаад яагаад энэ хэрэгт буруугүй вэ гэдгийг нотлохыг оролдоно. За энэ бүх зүйлсийг тангарахтны 12 шүүгч маань сонсоод тэгээ эцэстээ буруу таяа үгүй юу гэсэн дүгнэлтээ өөрөө хийгээд ерөнхий шүүгчид тэрийг танилцуулдаг. За тэрэн дээр нь болохоор шүүгч үндэслээд эцсийн шийдвэрээ гаргадаг байгаа. Тэгэхээр ямар чухал процесс гэдгийг та бүхэн ойлгосон байх. За тэгэхээр 5 сарын 12-ны өдөр шүүх хурлын эхний өдөр бол угаасаа албан ёсоор эхэлсэн байгаа. За шүүх хуралдааны нээлтийн үгсийг та бүхэнд хүргэе. За прокурорын зүгээс бол PDR-ийг гэмт хэргийн бүлэглэл удирдсан, өөр хүмүүсээр бохир ажил хийлгсэн, эмэгтэйчүүдийг хүчээр бэлгийн харилцаанд оруулахыг оролцсон гэдгийг нэлээд онцолж дурдсан. За харин PDR-ийн өмгөөллийн талын үг болохоор тухайн үйлдэлсэн хэрэгүүд нь хайр дурлал, үнэнч бус байдал болон мөнгөтэй холбоотой асуудал гэсэн тийм тайлбарыг бол хэлсэн байгаа. За мөн тухайн үйлдэлүүд нь хоёр тал харилцан зөвшөлдсөний үндсэн дээр явагдсан ямар нэг хүч хэрэгэлсэн ч юм уу тиймэрхүү асуудал юусаа байхгүй. Тухайн эмэгтэйчүүд өөрсдөө ч гэсэн тийм сул дорой хүмүүс биш байсан. PDR-тэй бэлгийн харилцаанд орох шийдвэрийг тэр хүмүүс бол өөрсдөө гаргасан гэж бол мэдгдсэн байна. За шүүх хурлын танхимд Cassie-гийн нөхөр нь очсон байгаа юм билээ. Cassie өөрөө болохоор 3 дахь хүүхдээ гидсэндээ тээж байгаа жирэмсэн байгаа болохоор энэ өдрийн шүүх хурал дээр бол маш богино хугацаанд ирж гэрчээр мэдүүлэг өгчөөд тэгээ буцаж магадгүй гэсэн билээ. За 12-ны өдөр биш юм а гэхэд 13-ны өдөр магадгүй эртхэн ирчээд богино хугацаанд байж байгаад бас буцна гэсэн билээ. За тэгээ жирэмсний сүүлийн саруудад бол онгоцоор нааш цаашаа зорчих нь бол биеийн байдалтай муугаар нөлөөлдөг гэсэн учраас энэ тал дээр ч гэсэн ер нь бол хоёр тал аль аль нь нэлээд нухацтай авч үзэж байгаа юм болоо гэж бодсон. За Cassie бол энэ хэрэг дээр гол гэрч гэж явж байгаа. Учир нь бол Cassie PDR-тэй 2007-оос 2018 оны хооронд бараг 11 жил үерхсэн болохоор түүний бүх энэ бузар булхаа үйлдэлүүдийг нь мэдэх гол хүн гэж үзэж байгаа. За тэгээд ч ер нь бол энэ бүхний эхлэл нь Cassie-гийн гаргасан иргэний нэхэмжлэлээс эхэлсэн гэдгийг та бүхэн бол мэдж байгаа. PDR-ийг шүүхэд өгөөд за өөрийг нь олон жил ингээд хүчирхээсэн талаар гомдол гаргаад тэгээд удаагүй PDR-ийг Cassie-д $30 сая өгчээж
нөгөө нэхэмжлэлээ болол Кэси буцаагаад татсан. За тэр явдлаас хойш 6 сарын дараа гэхэд Педеригийн эрүүгийн хэрэгүүд нь ил болоод хөл толгой нь олдохоо байтлаа маш олон асуудлууд бол сөхөгдөж гарч ирсэн. Маш олон хүмүүс бол иргэний нэхэмжлэл гаргаж Педери өөрт нь юу үйлдсэн, ямар зүйл хийж исэн талаар нээлттэй одоо гаргаж ирж олон нийт ч гэсэн тэрийг нь бол бүгд сонссон. За тэрнээс гадна freak offs гэдэг нэртэй алдартай асуудал байгаа. Ер нь бол тийм нэг гаж үдшилэг гэж хэлж болохоор зүйл зохион байгуулж тэрэндээ одоо хар тамхи хэрэглүүлж мансууруулад эрэгтэй эмэгтэй хамаагүй хүмүүстэй бэлгийн харилцаанд ордог гэсэн тиймэрхүү ер нь бол жоохон ёс бус заван асуудал байсан. За тэгсэн чинь тэр freak offs-ийн одоо бичлэгүүдийг Кэси одоо өөрийнхөө гар утсан дээрээ бичиж авсан байсан гэсэн зүйл бол яригдсан. За хууль сахиулагчид бол Педеригийн Майами болон Флоридад байдаг гэрт нь нэгжлэг хийснийг та бүхэн одоо санаж байгаа бах. Баахан одоо нөгөө baby oil гарч ирсэн гэд нэг хэсэг бол нэлээд шууган тарьж исэн. За тэгээд тэр үед нэгжиж байхдаа олсон бичлэг биш харин Кэсигийн гар утсан дээр бичигдсэн бичлэгүүдийг шүүх хурал дээр үзүүлж магадгүй. За тэгээд ч үзүүлэхийг зөвшөөрсөн гэсэн бэлээ. За тэгэхээр тухайн бичлэгүүд нь мөрдөн байцаалтаас биш харин Кэсигийн гар утасны бичлэгээс ингээд шүүх танхимд олонд ил болж байгаа гэхээр маш олон жилийн хугацаанд бол тэр бичлэгүүдийг хадгалж исэн гэдгийг нь харж болохоор байна. За гэхдээ энэ яригдж байгаа гар утасны бичлэг гэх зүйл бол зөвхөн эхлэл төдий зүйл. Цаашдаа олон гэрчүүдийн яриа шүүх танхимд дурддагдаж яригдах болно. За тэр хүмүүс бол хүчндүүлсэн, зодуулсан, мансууруулах бодис хэрэглэхэд албадсан, хүчээр бэлгийн харилцаанд оруулсан зэрэг зөндөө зүйлс хөгдөж гарч ирнэ гэж прокурорын тал бол мэдэгдсэн. За прокурорын зүгээс мөн racketeering буюу зохион байгуулалттай гэмт хэрэг, sex trafficking буюу хүний наймаа бэлгийн мүлжлэхийн асуудлыг түлхөө хөндөж байгаа. Харин өмгөөллийн тал бол энэ бүхнийг гэр бүлийн дотоод асуудал гэж харуулахыг зорж байгаа. За энэс гадна 2016 оны одоо нэг буудалтай болсон буудлын коридорт бичигдсэн байгаа камерын бичлэгийн талаар дурдсан. За тухайн бичлэгт Педери тэр үед найз бүсгүн байсан. Кэсиг одоо хэрцгийгээр зодож, газарт унгааж, хөшөглөж зодож байгаа тийм бичлэг байсан. Та нар бол ихэнх нь бараг тэрийг үзсэн бах. За энэ бичлэгийн цэцлэмжтэйгээр бол прокурорын тал Педеригийн одоо ямар аимшигтай хүн чанаргүй гэдгийг нь тод харуулж за эхний өдрийн шүүх хурал өөрсдийнх нь талд ялалт байгуулах нь бараг тодорхой байгаа. Гэхдээ Педеригийн өмгөөллийн баг тухайн бичлэг нь хүний 8 амтартай огтхонч хамааралгүй зүйл. За энэ бол зөвхөн л хосуудын хоорондын одоо маргаан төдий зүйл гэж өмгөөлөхийг оролдчихсан. За шүүх хуралд бол ямар нэг төхөөрөмж авч орох хориотой гэсэн байсан. Тиймээс ямар ч камер энэ төр бол угаасаа байхгүй. Харин шүүх хурлын зураач гэж байдаг. За тэр хүний дүрсэлж зурснаас нь харахад бол Педеригийн өс нь баг нэлэнхүүдээ одоо цайрцсан, сахлан ч гэсэн одоо ингээ бууралтсан байдалтай. За 10 сарын өмнөөс ингээд шоронд хоригдож байгаа хүний хувьд бол энэ бол энгийн асуудал гэж үзэж байгаа. Педери бол өөрөө 55 настай, 7 хүүхдийн эцэг. За тэгээ шоронд бол ус будахыг хориглдог. Олон нийтийн нүдэн дээр тэр ямар ч цагаан усгүй энгийн харагддаг мөртлөө шоронд бол тиймэрхүү зүйлийг хориглдог учраас хэвийн зүйл гэж бүгд бол ойлгоход болно. За харин урдныхаас арай жоохон жин хассан байдалтай царай нь бол нэлээд дүнсгэр харагдчихсан. За прокуроруудын тайлбарлаж байгаа үйл явдлуудыг ямар ч тэр бол сэтгэл хөдлөлгүй сонсож сууж байгаа харагдсан. За эхний өдрийн шүүх хурал дээр Педеригийн гэр бүлийнхэн ээж нь хүүхдүүд нь бүгдээрээ явж очисон. Бүгд одоо гар гараасаа атгцсан Педеригийн төлөө одоо эм нэгдэлтэйгээр түүний талд бат зогсож байгаа гэдгийг харуулж байсан. Гэхдээ хүүхдүүд дунд нь насанд хүрээгүй хүмүүс ч гэсэн байгаа. Шүүх хурал дээр Педеригийн хэрхэн эмэгтэйчүүдийг зодж исэн, хэрхэн хүч хэрглэж исэн, за бас бэлгийн хүчирхийллийн хэрэгүүд нь ч гэсэн сөхөгдөж нэлээд тийм нарийн детальтайгаар яригдсан байгаа. За гэр бүлийнх нь бүгдээрээ Педеригээс одоо 6-хан алхмын зайтай 2 дугаар эгнээнд бол сууж исэн. Тэгэхээр тиймэрхүү бэлгийн хүчирхийллийн хэргийн талаар хүүхдүүд нь сонсоод сууна гэдэг нь бол мэдээж хүнд тусах нь ойлгомжтой. За тэр бол шүүх танхимд орж ирэхдээ нэмсэглэж шууд л одоо 2 дугаар эгнээнд сууж исэн гэр бүлээ олж харсан. За хөвгүүд, охид, ээж нь бол бүгд тэнд байсан болохоор тэр бол тэдэнд үнсэлт илгээж зүрхэн дээрээ гараа тавьж өөрийнхөө одоо сэтгэлээ илэрхийлж исэн. За эхний өдрийн гэрчээр бол Daniel Philip гэдэг нэртэй нэг эрэгтэй биеийн үнэлэгч. За тэгээд Israel Flores гэдэг нэртэй Кэсиг нөгөө зоддог буудлын хамгаалтын ажилтг хийжсэн залуу бол танхимд дуудагдсан байгаа. За тэгээд эхлээд Daniel Philip асуултанд хариулж мэдүүлэг өгсөн байгаа. Түүний ярьсан яриаг нь одоо та бүхэнд хүргэе. За Philip бол анх Кэситай уулзах үед $4,000 түүнд санал болгосон гэж ярьсан. За тэгсэн чинь Педеригийн өмгөөлөгч нь энэ уулзалт
ойлголтын талаар бол маш нарийн тодорхой тайлбарлуулахыг оролдож, зочид буудлын өрөөний зохион байгуулалт нь ямар байсан, за P-Diddy тэр үед яг хаана байсан зэргийг нэлээд одоо нарийн асууж байсан. За ер нь бол энэ эрэгтэй тухайн үед юу болж өнгөрсөн талаар бараг P-Diddy-гийн эсрэг гэрчийн мэдүүлэг өгөөд сууж байгаа хүний хувьд бол түүний өмгөөлөгчдийн асуултанд хариулж бас одоо байцаагдж байгаа гэж ойлгож болно. За тэгээ энэ залуу болохоор яг биеийн үнэлэгч гэж нэрлэхээсээ илүү одоо тийм хувцас таачдаг, стриптиз үзүүлдэг залуу юм бэлээ. Гэхдээ баг ихэнх мэдээллийн хэрэгсэлтээр энэ залууг бол баг шууд ингээд биеийн үнэлэгч гэж бичсэн байлаа. Тэгээ энэ залуугийн одоо харьяалагддаг байгууллага гэж бас байгаа. За тэрнийхэн талаар бас асуугаад тэр өдөр одоо яагаад энэ Филипп Даниэл гэдэг залууг сонгосон гэж асуусан чинь за зарим үед бол ингээд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эмэгтэйчүүдэд тайчих тийм тусгай үзүүлбэр үзүүлдэг байсан. Тэгээд тэр өдөр болохоор хар арьстай стриптиз үзүүлдэг эрэгтэй гэж одоо онцгойлж хүсэлт тавьсан болохоор намайг явуулсан юм аа. Тэгээ би явж очисон гэж өөрөө ярьсан. За тэгээд явж очихынхоо өмнө болохоор тэр газар нь ингээд нөгөө зөвхөн одоо эмэгтэйчүүдийн үдшилэг болох гэж байгаа юм байна гэж өөрөө бол дотроо бодож ирсэн юм. За тэгээ яваад очиход бол Касси ухтаж авсан. Тэр үед бол Касси өндөр өсгийтэй гутал, улаан дотор хувцас, за тэгээ улаан өнгийн парик, нүдний шилтэй байсан гэж хэлсэн. За Касси бол түүнд хэлэхдээ өнөөдөр миний төрсөн өдөр манай нөхөр надтай тусгай зүйл хийхийг хүссэн юм а гэж хэлсэн. За тэгээд чамд baby oil-оор илэг хийж болох уу гэж асууснаа. Цаашдаа юу болох нь чиний 5 тухаас хамаарна гэж хэлсэн байна. За Даниэл Филипп Касситай P-Diddy-гийн нүдэн дээр бэлгийн харилцаанд орсныхоо төлөө $700-аас $6,000 хөлс авдаг байсан гэж ярьсан. За тэгэхээр энэ эрэгтэй бол зөвхөн нэг удаа биш, бүр хэд хэдэн удаа тэдний хүсэлтээр очисон гэдгийг нь бас харуулж байгаа. Даниэл Филипп бас хэлэхдээ надад үнэндээ төлбөр авах асуудал бол нэг тийм сүртэй одоо хамааралтай зүйл байгаагүй. Заримдаа бэлгийн харилцаанд ороогүй бол мөнгө өгдөггүй байсан. Миний хувьд мөнгө авахгүй ч бай. Тэдэн шиг алдартай хүмүүстэй холбоотой байх нь надад таалагддаг байсан. Тэдний ертөнцид би байгаа гэдгээрээ бахархдаг байсан гэж бол ярьсан. За тийм төрлийн уулзалтууд ер нь бол 1 цагаас 10 цагийн хугацаатай үргэлжилдэг. P-Diddy бол зарим үеийн бэлгийн харилцааг гар утас эсвэл видео камераар бичиж авсан байдаг. За P-Diddy бол нэг удаа Филиппийн жолооны өмнөлтнийх нь мэдээллийг бичиж авсан. Аюулгүй үүднээс ингэж байгаа шүү гэж тэрэнд бол хэлсэн байсан. За тэгэж ярьсан явдал нь Филиппийн хувьд сүрдүүлэг юм шиг санагдсан гэж өөрөө бол ярьсан. За тэгээ Филипп Даниэлийн ярьсан хамгийн эвгүй мэдээллийг нь одоо та бүхэнд ярьъя. За 2012 онд Касси түүнд мөнгө төлөөд P-Diddy-гийн дэргэд бэлгийн харилцаанд орсон талаар ярьсан. Тэгээд тухайн үед бол P-Diddy нүрээ хатгалцсан байсан ч гэсэн Филипп бол шууд хоолоогоор нь тухайн үед таньсан байна. За тэгснэ өөрийгөө болохоор импорт экспортын бизнес эрхэлдэг хүн гэж бол танилцуулсан. За анх удаа бэлгийн харилцаанд ороход бол нөгөө алдартай baby oil-оор бүх зүйл эхэлсэн. P-Diddy бол өрөөний нэг буланд суугаад тэр хоёрын одоо бэлгийн харилцаанд орохыг нь харж гар хангалга хийжсэн байна. За тэгээ P-Diddy заримдаа зааварчилгаа өгдөг байсан. За жишээ нь бол тосоо дахиад нэмээд төрөх. За одоо хурдаа жоохон багсаг гэх мэт. За нэг удаа болохоор Касси Филипп хоёрыг онгоцны буудал дээр анх удаага уулзж байгаа хүмүүс шиг дүрд тоглоотгоо гэж хэлсэн байна. За тэгээд тухайн үед болохоор Касси Филипп хоёр хоёулаа тийм юмд жоохон тааруухан байсан болохоор тэгээд нэх удаагүй болсон гэж бол ярьсан. За түүний мэдүүлгийн хамгийн эвгүй зүйл нь бол P-Diddy Cassig зодсон үеийн одоо яриа байсан. За P-Diddy Cassi руу ойрлоод өрөөрөө нь хүч хэрэглэж чирж оруулж ирснийг нь бол өөрөө харсан талаар ярьсан. P-Diddy хашгирч Cassi руу архины шил шидэд за тэр нь бол хажуугаар нь зурж өнгөрч ирснийг харсан. За тэгээд чамайг эргэж хэлэхэд чи ирдэг байх ёстой. Одоо нааша хүрээ дээр дараа нь бишээ гэж P-Diddy бол Cassид хэлчихсэн байна. За тэгээд Cassиг өөр өрөөрөө чирж явах үеэр Филипп юу хийхээ мэдэхгүй өөр өрөөнд орсны дараа Cassi бол орилж исэн. За мөн P-Diddy ч гэсэн одоо маш чангаар орилж исэн. Cassиг одоо алгадж байгаа юм шиг чимээг нь ч гэсэн сонссон. Cassi уучлаарай гэж одоо олон дахин удаа хажуу өрөөнөөс орилохыг нь бол сонссон байгаа. Тэгээд тухайн үед Филипп өөрөө айгаад P-Diddy-гийн хамгаалагчд нь хажууханд нь байгаа юм шиг санагдаад тэр хоёрын дундуур бол ерөөсөө орж чадаагүй гэдгээ бол ярьсан. Хэсэг хугацааны дараа Cassi нүцгэн гүйж гарч ирсэн. Тэр шууд бол Филипп дээр хурч ирээд хамаг биеийн жижирсэн байдалтай байсан гэж ярьсан. За ингээд энэ хүн бол яах аргагүй Cassiтай адилхан гол гэрчүүдийн нэг байгаа.
Касси шүүх хурал дээр ирж юу гэж ярих нь бас хүмүүсээ нэлээд одоо сонирхлыг татаж хүлээлт үүсгэж байгаа. За эхний өдрийн 2 дахь гэрч болохоор зочд буудалтай хамгаалагч хийжсэн Israel Flores гэдэг эрэгтэй байгаа. За энэ эрэгтэй ярьснаар бол хэдийгээр 9 жилийн өмнөх явдал ч гэсэн би тэр бүхнийг маш тод санаж байна гэж бол хэлсэн. За Flores болохоор 2016 оны 3 сарын 5-нд буудлынхаа 6 давхурт нэг эмэгтэй аюултай нөхцөл байдалд орсон тухай зочд буудлын ажилтнуудаас дуудлага хүлээж авснаа бол мэдүүлсэн. За тэр бол лифтээр дээшээ гараад тэнд болохоор Pediri санал дээр сууж байгааг нь харсан. Харцан яг л ч төршиг байсан гэж дүрсэлж ярьсан. За Касси харин айж сандарсан байдалтай харагдчихсан байна. Касси тухайн үед болохоор цэнхэр өмөд тэгээ малгайтай цамц өмссөн. Ерөөсөө аимсгүй байсан. За тэр лифтний дэргэд цүнхнээсээ аимсаа гаргаж өмсч эхлэхжсэн чинь Pediri гинт булангаас тойроод гарч ирээд тэгээ артлаас нь түлхэж унгаагаад дээрээс нь дэвсэлж байгаа нь бол харагдсан. За үйл явдал бол энэгээр дуусаагүй цаашаа бас үргэлжилсэн байгаа. За тухайн өдөр болсон үйл явдлын камерын бичлэгийг гар утсандаа тухайн Flores гэдэг залуу бол бичиж авсан байгаа. Зочд буудлын системээс татаж авах эрх бол түүнд угаасаа байгаагүй. Тэр хэргийг дарагдаа болон дараагийн ээлжний хамгаалагчид дараах өдөр нь бол бичгээр тайлгнасан гэдгээ хэлсэн. За хэд хоногийн дараа хамт ажилладаг хүмүүс нь тухайн бичлэгийг үзхийг хүссэн ч гэсэн зочд буудлын системээс бичлэг нь бол олдоогүй тэр чигтээ устсан байсан. За энэ Israel Flores гэдэг залуу одоо болохоор Лос Анжелесын цагдаагийн албан хаагч юм байна. Тэгээд гар утсан дээр хийсэн бичлэгээ болохоор ажлынхандаа үзүүлсэн гэж ярьсан. За тэгээд тухайн үед болохоор энэ Israel Flores гэдэг залуу Pediri-г тайвшруулахыг оролдож нөгөөх нь ерөөсөө тайвшрахгүй Касси руу орилсон хിവэрэ байсан. За удаагүй Касси өрөөндөө буцаж ороод гар утас эд зүйлсээ авахыг хүссэн. За тэгээ юмнуудаа аваад гарах гэж явах үед нь Pediri араас нь очиж лифтний ойролцоо зохиж өшөглөж чирсэн байдаг. За тэгээ Касси нийтийн утсаар хамгаалалт дуудаж авах зуур Pediri түн рүү бол дахиад дайрсан байгаа. Israel Flores түүнийг тайвшруулахыг оролдож өрөө рүүгээ буцгаж хэлсэн. За тэгээд тэр үеийн хийсэн бичлэгээ шүүх танхимд үзүүлсэн. За тухайн үед бол гар утсаараа бичлэг хийж итгэхгүй байж магадгүйгээд их нэртэй бас үзүүлэе гэж бодож исэн талаараа ч гэсэн ярьсан. За ингээ ямар ч та чихний өдөр ирсэн хоёр гэрчийн мэдүүлгүүдийн гол яриа бол иймэрхүү байсан. Шүүх хурал ч гэсэн нэлээд ширүүн эхэлж байгаа юм шиг бас санагдсан. Яг тэр Филипп гээд залуу Касситай бэлгийн харилцаанд орж явах үеэр Pediri гар хангалах хийгээд өрөөний болонд сууж исэн гэд ярьсны дараа бол Pediri-гийн охтууд нь шүүх танхимаас тэсэлгүй гараа явсан гэсэн. За одоо хэдүүлээ Pediri-гийн хувь заяаг шийдэх 12 тангархтны шүүгчдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болъё. Үүнээс гадна энэхүү өндөр хүлээлттэй хэргийг хариуцаж ажиллаж байгаа хуульчдын багийн тухай ч гэсэн дурдах болно. За сонгогдсон 12 тангархтны шүүгчд нь болохоор 8 эрэгтэй, 4 эмэгтэй бол багтсан байгаа. Хэд хэдэн тэтгэвртэй гарсан хүмүүс дотор нь байсан. Тиймээс насны талаар онцолж дурдахгүй байхын аргагүй. Ихэнх нь бараг 50-аас дээш насны хүмүүс байсан. За энийг яагаад чухал гэж авч үзэж гин гэхээр нэгдүгээрт бол энэ хэрэг нийт 8-7 хоног үргэлжлэх учраас тийм урт хугацаагаар ажил амьдралаасаа хөндөрч чадах хүмүүс байх хэрэгтэй. За хоёрдугаарт гэх юм бол ухамсартайгаар хүлээн зөвшөөрч санал нэгдэх гэсэн тийм асуудал бол сөхөгдөж гарч ирнэ. За өөрөөр хэлэх юм бол ямар нэг асуудал дээр өөрийн ухамсараар хүлээн зөвшөөрч чадах гэсэн ойлголт нь залуу болон ахмад насны хүмүүсийн хувьд хандлага болон хүлээж авах байдал нь өөр байдаг. Залуу хүмүүс бол тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө ч гэдэг юм уу арай жоохон уусартай шийдвэр гаргах тал дээр дутагдaltaй байж магадгүй. Гэхдээ хөгшин настай хүмүүсийн хувьд ч гэсэн ийм төрлийн хэргийг хүлээж авах үнцг нь бас өөр байдаг. Тэгэхээр мэрэгчлэтнүүдийн харж байгаагаар бол Pediri-гийн өмгөөллийн талд тодорхой хэмжээгээр ашигтай байж магадгүй гэж бол үзэж байгаа юм билээ. За жишээ нь бол эмэгтэй тангархтны шүүгчид 4 байгаа. Тэгээд нэг нь бүр 74 настай хүн байсан. За тухайн 12 танхартны шүүгчдийн хүйс наснаас гадна тэдний мэрэгжилт хүмүүс анхаарлаа нэлээд хандуулж байсан. За энэ хэргийг бол сэтгэл хөдлөл талаас нь хүлээж авах уу эсвэл илүү аналитик хандлагатай юу гэдгийг тооцох нь маш чухал байгаа. За тухайн хүмүүс дотор нийгмийн ажилтан, төрийн бус байгууллагад ажилладаг хүн, за асрамжийн газар ажилладаг хүн гэх мэт нийгмийн мэдрэмж өндөртэй хүмүүс бол багтсан байгаа.
Түүнээс гадна хөрөнгө оруулалтын шинжээч, логистикийн шинжээч, шинжлэх ухаанч гэх мэт одоо баримтан дээр суурилж дүн шинжилгээ хийх хандлагатай ч гэсэн хүмүүс бол багтж байгаа юм билэ. Гэхдээ хамгийн чухал нь бол яг эдгээр 12 тангарахны шүүгчид бүгд төвийг сахисан байх нь бол чухал. За хуульчдын багийн талаар одоо дурдъя. Марк Агнифилог урд нь та бүхэнд танилцуулж байсан. Педеригийн гол өмгөөлөгч гэж явж байгаа. Нэлээд алдартай одоо тийм өмгөөлөгч байгаа. За бас Tani Garagos гэдэг эмэгтэй байгаа. Agnifilo Intrator хуулийн фирмийн нэг гишүүн юм байна. Chris Brown, Michael Jackson нарыг өмгөөлж исэн алдартай хуульч Mark Garagos-ийн одоо охин юм байна. За Alexandra Shapiro гэдэг эмэгтэй хуульч бас байгаа. Давж заалдах шатны өмгөөлөгч гэсэн байна. За тэгээд Brian Steele гэдэг Georgia мужийн алдартай өмгөөлөгч, Xavier Donaldson гэдэг Нью-Йорк даяар олон нийтэд маш сайн танигдсан алдартай өмгөөлөгч бас байгаа. Үүнээс гадна Anna, Jason, Linda гэсэн хүмүүс өмгөөллийн багийн гишүүдийн бүрэлдэхүүнд багтсан байгаа. За прокурорын талаар бас дурдах хэрэгтэй болно. За энэ хэрэг маань federal case гэж явж байгаа учраас тэдний бол ялалт байгуулж ял оноох хувь маш өндөр үзүүлэлттэй байдаг. Ямар нэг яллагдагчид ял оноох хувь нь ойролцоогоор 90-95% байдаг. За гэхдээ энэ хэрэг дээр нэг сонирхолтой зүйл байсан нь юу гэхээр прокурорын баг дандаа эмэгтэй хүмүүсээс бүрдсэн байгаа юм байлээ. Санаандгүй байдлаар ингээд таарсан явдал биш гэж үзэж байгаа. За Педеригийн хэрэг дээр бол олон хохирогч нь эмэгтэй хүн байгаа болохоор хэргийг хянан шийдвэрлэхэд тэдний байр суурь хүчтэй нөлөөлнө гэж бол харагдаж байгаа. За Maureen Comey гэдэг энэ хэргийн гол прокуроруудын нэг эмэгтэй байна. За бас Emily Johnson, Matthew Raffi, Shahabian, Olga Zverovich гэх мэт нийт 8 одоо хүнтэй прокурорын баг бүрэлдэхүүн энэ шүүх хурал дээр ажиллаж байгаа юм байна. За эхний өдрийн шүүх хурал хар салхи шиг бол нэлээд тийм хүчтэй эхэлж байгаа. Педеригийн өмгөөллийн багийнхан зарим зүйл дээр бол буулт хийж бодит байдлыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэлээд ухаалаг алхам байж чадсан гэж бол мэргэжилтнүүд үзэж байгаа. За жишээ нь одоо нөгөө зочид буудлын бичлэгийг үзүүлсний дараа тэдний зүгээс хэрвээ тэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэггүй байсан бол бид энд байхгүй байх байсан. Тэр үнэхээр хүч хэрэгэлсэн үйлдэл гаргасан нь үнэн. Зарим тангарахтны шүүгчид магадгүй энэ хүнийг муу хүн гэж бодож байгаа байх. Гэхдээ муу хүн байх нь хууль зөрчсөн гэсэн үг биш ээ гэж бол хэлж байсан. За тэгээд Педериг 5 зүйл ангиар яллахаар болсон гэдээ бол ярьж байсан. Racketeering, sex trafficking гэх мэт. Тэгсэн чинь өмгөөллийн багийнхны хэлснээр бол энэ нь гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн мөлчлөг биш, racketeering ч биш ээ гэж байр суурьаа илэрхийлж байсан. За түүнээс гадна энэ бол зүгээр л нэг хувь хүний бэлгийн хүсэл сонирхол олон нийтийн ойлголтоор энэ үйлдэл нь арай хэрээс хэтэрсэн, даварсан юм шиг бодогдчихж магадгүй. Гэхдээ энэ нь хууль зөрчсөн гэсэн зүйл биш гэдгийг илэрхийлж одоо хүмүүст ойлгуулахыг одоо өмгөөллийн баг бол хичээж исэн. Харин прокурорууд бэлгийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, бусад хүмүүсийн оролцоо зэргийг хооронд нь уялдуулж, зохион байгуулалттайгаар албатан оролцуулсан гэдгийг нотолж чадах юм бол буруутай гэсэн дүгнэлтэнд одоо өөрсдөө ол хүрч чадна. За Педеригийн хувьд бол одоо ингээд аль хэдийн нэр хүндээ алдсан шүүхийн шийдвэрээр одоо ингээд гин буруугүй гэж тогтоолоо ч гэсэн олон нийтийн дийлэнх хувь нь бол тэр явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх. Ер нь бол хүлээн зөвшөөрөхөөсөө аль хэдийнэ өнгөрсөн. Буцаж ингээд эрх чөлөөтэй болоод хэвийн амьдралаараа амьдрах бараг л боломжгүй. Бизнес болон entertainment-ийн зах зээл дээр ч гэсэн ахиж одоо босч ирэхээсээ бараг өнгөрсөн. Яагаад гэх юм бол Педеригийн талаарх бүр хитрхи их мэдээллийг бид нар одоо мэддэг болсон. Амар тайван гიშгэх бараг газаргүй болтол нь дэлхийд даяар энэ хүний тухай ярьсан байгаа. За ингээд ямар ч тач энэ цаг үеийн хамгийн их дөөлөн тарьсан, хамгийн их хүлээлттэй байгаа шүүх хурлын ямар ч тач эхний хэсгийг та бүхэндээ хүргэлээ. Дараа жухам хэрэг хаашаа эргэх талаар болж игвал цаг алдалгүй мэдээлэл хүргээд явах болно. Шүүх хурал нь бол 8-7 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа гэхээр одоо 2 сарын турш хэвлэл мэдээлэл энэ хэргийн талаар тасралтгүй хүргэнэ гэсэн үг. ABC News, Fox News болон Entertainment Today сувгуудаас их сурвалж авч энэ удаагийн дугаарыг бэлтгэж та бүхэнд хүргэлээ. Дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя.